Гарчгаа өгсөн үү би? Өгсөн баха. За лайв орж ирж байна уу? Орж ирж шүү дээ. За 2026 оны анхныхаа лайвыг хангуугаас хийж байна. Солонгосоос хийж байна. Энэ орж ирж байгаа шүү. За сайн байцгаана уу? Шинэ оны минь эрхэм миний фэйсбүүкийн найзуудаа, Монгол ахын дүүс нараа. Сайхан үлзэж гин үү? Монголоор минь сони сайхан юу байна? За ойрд ягаад лайв хийгээгүй юм бэ гэвэл энэ таглагаанд орсоо. Тархин тус газраа энд гэмтэл аваад тэгээд энэ хойгоор ингээд өсмөс гусч жагаад ингээд хагалгаа хийдэг юм байна. Тэгээ хамаагүй бас одоо гам сахиад биш 7 таглагаанд орсон гэдэг чинь 10 тонч байх юм даа. Өнөөдөр 9 хоног нь 9 хоног нь тэгээд арай нэг юм ярих тэнхэлтэйгээ болоод лайв хийж байна. За энэ бол би энэ Солонгосын Улсан гэж хот буюу Бусаны хажуу талд баруун зүүн урд үндэсэг тийм ээ. Зүүн урд үндэсэг. Манайхаар бол одоо Дорногов аймаг юм уу да. Тэ. Захын одоо тийм газар л да. Тэрний Hyundai группийн одоо Hyundai-гийн имлэгт үзүүлээд имжлүүлээд байж байна. Hyundai групп. Би чи 2003-аас 5 онд бас энэ Hyundai группт ажиллаж исэн шүү дээ. Тэ усан онгоцны үйлдвэрт ажиллаж исэн байхгүй юу? Дэлхийн зах зээл дээр бравтэгтгүн гаргахад гар бие оролцож явлаа. Хүнд үйлдвэрийн хүнд ажлыг би хийж ялаа. Энэ нүдний шилбэл зүгээр шүү манайхаа. Би энэ нүүр мөрний гоо сайхан байх юм хийлгээгүй шүү. Зүгээр л шил зүйлсийг гадаа гарахаар яаж магадгүй гэдэг. За тэгээд энэ гол нь эрүүл мэндийн асуудлаар л явж байна. Тэгээд энэ бас надаас хүмүүс те өмнө би чи хамрын хагалгаанд орсон шүү дээ. Энэ хамар ирчүүч яг ингээд нөгөө таслагч налийцсан. Тэгээ сая бол би ингээд хойдлын тархин тус газар би чинь дандаа нөгөө халдлага дөртдөө шүү дээ мэдж байгаа те. Халдлага дөртөөд тэгээ гэмтэл авсан байна гэд тэрийг ингээд авахуулахгүй болохгүй гэд тэгээ газ харин халуун дээр нь имжлүүлээд хагалгаа хийлгчлээ. Тий. Тэгэхгүй бол одоо халдлага гэдэг чинь хэцүү шүү дээ. Өнөөдөр ч боддоо зүгээр толгойных нь ард руу нэг ингээл өнгөрөхтөл тэгэл тэр хүн хөрхий тархины гэмтэл аваад үхсэн тохиол зөндөө байдаг шүү дээ Монголд. Тэ. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Би чинь дагц руугаа нэг ингүүлсэн шүү дээ санаж байна. Тэрнээс болоод дагцан дээр Монголд бол ингээд үзүүлэхэр зүгээр л гэж гараад ирсэн. Тэгээ Hyundai группийн том эмнэлэгт ирээд ингээд тархин тус газраа гэмтэл авчижээ. Янзлахгүй бол амь насанд имжлэхгүй бол аюултай гэх. Тэгээ би одоо ингээд имжлүүлээ явж байна. Зарим нь худлаа ярьж ийн гэж магадгүй бах. За энэ одоо манай энэ одоо Hyundai группийн менежер хай менежер. Анасаа сайн байна уу гэд. За энэ бол энэ Hyundai эмнэлгийн менежер нь. Ирим мо шимника? 이수입니다. 이순 гэдэг менежер тийм ээ. Би чи нэг энэ нарын хангуг илхаагүй хэлсэн наа. Жоком ара хангуумаа л аа. За ингээд манай энэ Дүлгэн гэдэг энэ дөө Монгол бүсгүй маань энэ нэмлэгт бас ажилддаг юм байна. Менежер орчуулагч хийдэг. Дүлгэн гэдэг. Оо сайн байна. Мендлэр ахын да. Тий, тэгээд ингээ Монгол энэ Hyundai-гийн том эмнэлэгт биш үү? Ганцхан Монгол хүн ажиллаж байгаа, Дүлгэн ажиллаж байгаамаа. Их мундаг. Тий. Тэгээд энэ хичнээн эмч эмнэлгийн ажилчтай ажилтай ахын да. 3300 гаруй эмч ажилласантай те. Зүг зүг зааж гараа би энэ нэг жихвчээ ягаад тэтгэв. Бэж би одоо юу ачиж. Би нөгөө бас лайв хийнэ гэж жихвчээ авч гарч ирсэн. Яа энэ жихвчээ зүйлгээ тий да. Бас жихвчтэй явж байгаа шүү дээ. За гаж гараа манайхаа одоохон би нэг аман дээр барьцдаг эдний маань яриа сонсогдохгүй бол яах вэ тийм ээ. Тэгээ та бүхэнд нэмэлгийн талаар мэдээлэл өгөл д өвдсөн зовсон хүмүүс байвал бас ирээд имжилж байвал монголчууд бас хөнгөлөлттэй үн мөнээр юу яадаг юм байна. За би жихвчээ хийгээтэй заа яа. Гэхдээ мик хийгээтэй. Хоп. За энэ мик сонсогдож байна. Одоо яаж вэ? Байна. Мик зүгээр байна. Байна сонсогдож байна. За энэ мик
Оо асуудалгүй. За. Ахад дөр энийг барьж байгаад гоё эмнэлгийнхаа талаар яриарай. За ах нь бол оны өмнө ирээд шинжилгээ онцлогоо өгөөд 1 сарын 7-нд цаг авсан те. Аливаа юм чинь нөгөө төлөвлөгөөтэй цагтай нартай байдаг штэ. Тий, тэгээд одоо он дамлуулаад ингээд эмнэлгээр яваад байгаа. Тэгээд надад энэ тусалж байгаа дөлгөө ингээд энэ сайхан Монгол бүсгүүдэд маш их баярлж шүү ах нь. Тий. Та хагалгаа амжилттай болсон. За энэ манай энэ менежерийн энэ одоо энэ Ижүүхи гэдэг одоо менежер мөн үү? Тий. За менежерийн талаас эмнэлгийн талаар 2-3 юм асуучих төхөө. Танах хичнээн эмнэлгийн ажилчид байдаг вэ? 지금 병원 직원이 총 몇 명입니까? 저희 병원 직원은 한 3,000명 됩니다. 일단 3명 깔아 ажилтнаа. Бүх энэ эмнэлэг 3,000 гаруй ажилчинтай гэж байна. За тэгээд жилд ер нь хичнээн хүнд үйлчилдэг вэ? Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг вэ? 병원 지금 치료를 혹시 1년에 몇 명을 지금 치료보고 있습니까? 지금 ICU사에서. 저희가 하면 때려요. 하루에 외래 환자만 한 4,000명 됩니다. өдөртөө амбул тур дээрээ үзүүлдэг хүмүүс нь 4명 гаруйгаа. Тэгээ ер нь жилд нэг энэ тойргийн хүрээнд сая гаруй хүнд үздэг гэсэн үү? сая 700 мянган хүний дунд байдаг нэг том юм. Тийм байна. Сая 700 мянган хүний дунд байдаг нэг том эмнэлэг. 암 수술만 들어도 연간 우리 한 2만 명 정도 하죠. Яг зөвхөн хавдрын хагалгаа гэхэд жилд манайх 20,000 гаруй. 20,000 гаруй. Тэгээд эндээс эмчнэр бас Монголд очиж бас 2 дугаар эмнэлэг энэ төр бас яадаг гэсэн үг хань дөө. 이번에 여기서도 의사 선생님들이 청년들이 지금 몽골 방문해서 연수를 시킨다고 하셨는데. 네. 저희 국립병원에서 많이 오고 계시고요. 저희가 1년에 한 번씩 국립병원 의사 선생님들 여러분 같이 오시고 계시고 그리고 병원 경영진 연수도 같이 하고 있어요. Тэгээ манайх одоо хийж байгаа сургалт нь болохоор бид нэр жилдээ нэг удаа яг Монголын улсын эмнэлгийн эмчнэрийг авчир сургадаг. Зөв. Эмнэлгийн удирдлагын сургалтыг бас удирдлагын багууд ирж манайд сургалт авдаг. Зөв. Зардал мөнгө танахаас Монголоос сөлж гэнэ үү? 비용은 혹시 저희가 지원해주고 있는지 아니면 민간에서 내리는지? 저희가 오시는 것만 항공료만 오시고 나머지 저희가 숙소랑 기숙사랑 식사 다 제공하고 있습니다. Тэгээд ирэхдээ замын зарлага болохоор Монгол талаас өөрсдөө таадаг. Энд ирсэн хойно бид нэр энд амьдрах зардал болон дотор байр, хоол, тэгээд сургалт бүх юм манай талаас. Зөв. Тэгээд монголчуудыг дэмжиж ингэж хамтарч ажилладаг эмнэлэгт бас баярлж байна. Тэ монголчуудынхаа өмнөөс. Өшөөсөө манай эмчнэрийг мэрэгжил дэвшлүүл сургаж байгаарай, тэ? Би танаа энэ эмнэлгийн дотор яваад энэ эмнэлгийн орчин тойрныг харуулж болох уу? 지금 여기 병원 소개 좀 안에 내부 소개 좀 해도 될까요? 네, 같이 나중에 한번 둘러보시죠. 뒤에 한번더요. За тэгэж байна. Одоо энэ хараа энд ингээд айгүй гоё юм байна. Ингээд миний нэрт ингээд эмч ийм уугаараа гэж бичиж өгөө тэ хараа. Нэр бичээ гараад ирж байгаа. Тэгэнгүүт нь өглөө хоолны дараа гэд ингээд уудаг хараа. Ингээд энэ өглөө хоолны өмнө хоолны дараа орой хоолны дараа уудаг имийн ингээд бичсэн хараа. Энэ дээр нь ингээд нэр гараад ирж байгаа хэвээр. Даваа мөнх эрдэнэ гэд ийм хариуцлагатай хараа. Тэнийг хүн ойлгоод ингээд уучгаар энэ им хүртэл ингээд бүр маш хариуцлагатай байд. Энэ үгдээс бол ингээд маш хариуцлага чанар чамбаа юм харагдаж штэ тий. Энэ сайхан эмнэлэг дэмжлүүлээ байж гэнаа. Тэгээд ойр лайвыг чадаагүй байсан эмнэлгийн нэг сонирхуулаад тий. 26 оныхоо анхны лайвыг айгуугаа эрүүл мэндийн салбараас эхлэе гэж бодлоо таахан нэмжлэгээ хийж явж байгаа зөв. Алийн болгоо одоо хэрүүл хараал хийж явах уу? Энэ менежерт намайг хэлээрэй. Монголын ингээд улс төрийн лайв хийдэг хүн өнөөдөр ингээд эрүүл мэндийн лайваар 26 оныхоо лайвыг эхлүүлж иргээд 2022년도 첫 라이브로 이러분이 하시더라고요. За тэгээд гараад тэгээд юу яач сонирхол менежерээ.
За энэ манай дүлгөөний өрөө энэ менежер энэ дээр суугаа. Сая миний нөгөө шинжилгээ өгсөн түүх мөх бүгд энэ дээр гараад ирд юм байна. 20 жил хадгалагддаг гэсэн те. Нэг шинжилгээ өгөхөд тий. За энэ ингээд өрөө нь байна. Ийм гоё ингээд зэгцтэй. Энэ Монгол сүрнэрүүд Монголоос ирсэн хүмүүс бэлгэн төгдөг. Энэ болохоор Монгол өвчтөнгүүд маань их ирээд. тэгээд эмчилгээний бүрэнд бас хагалгаа ягаад дахиж ирэхтэй. Зөв. Одоо бүрийн эмчилгээ хэрэгтэй. За энэ имлэг сууж миний гүр энэ байна. За гараад имлэгийг нэг харуулчих. За энэ хаалга гэдэг ч одоо ингэж онгоож явах жишээ нэ. За манайхаа одоо энэ Солонгосын имлэг юм байгуулга ийм цэвэрхэн хараа. За ингээд энэ коридор мордор нь маш цэвэрхэн, цэмцгэр. Би гараад гадна талыг харуулж болох уу? Лифтэн суугаар шүлжээ унчих уу? Гадна талаас нас харуулаад те. Тий. Ингээ энэ хэдэн давхар имлэг үлээ? За энэ талын байлгын болохоор 5 давхар, өөдлийн байлгын 9 давхар, уртлын байлгын дахиад 5 давхар. Ингээд 4 байлгын. Энэ бол асар том имлэгээ. Тэгээд би одоо ойр эндээ хагалгаа хийлгээд одоо лайв хийж чадахгүй байсан. Судалгааны төвөнд одоо энэ нөгөө цайны цаг болохоор жоохон юу цайны цаг байгаа байхгүй тэрийш явуулах үзүүлж байна. Зөв энэ цааны цаг учраас энэ юу хагалгааны өрөө юу лээ? 저희 한국에서도 기관지 내시경을 로봇으로 처음으로 지금 저희가 бид нэр Солонгостой анх удаа одоо юу гуурсан хоолын дуранг анх удаа роботоор хийж байгаа. За. Тэгээ энэ төл маань нөгөө сая нөгөө ажилбар дуусаад жоохон бэлэн болоог байна. Гэхдээ манай дээр анхны тэр нөгөө робот дуран гуурсан уушигны дуран гэсэн хийгдэж байгаа. Одоо энэ Солонгос төгчиг Германы Siemens-ийн тоног төхөөрөмж хүртэл авцсан байна шүү дээ. Тийм богоц? Тий. Тэгэхээр манайх одоо боддоо та нар илүү дотоод дарга нар гадаадаар зугаалж яхаар имлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж дарга нарын үр ашиггүй гадаадаар зугаалж байгаа мөнгөөр авчихад манай эмчнэр энэ имлэгт ирж мэрэгжил дээшлүүлээд тийм ээ дуршлаг судлаад Монголд эмчилж болохгүй юу гэж байхгүй болж шít. Манай данс тоног төхөөрөмж дутагддаг имлэгийн ийм объект дутагддаг байхгүй юу? За энийг харуул. Одоо яг нь унтарсан байгаа болохоор 보여드리겠네요. шүүдэг үзүүлж чадахгүй байна. Одоогоор яг унтарсан нөгөө цайны цаг байгаа. 저희가 지금 국립일병원 зөв. 기관지 내시경 저희가 연수를 많이 시켜갖고 지금 Бид нэр улсын нэгдүгээр эмнэлгийн яг нөгөө гуурсан хоолын дурангийн уушигны тасгийн эмчнэрийг сургаж бэлдсэн. Тэгээд тэр эмчнэр маань л одоо Монгол гуурсан хоолын дуранг хийж байгаа. За баярлалаа. Манай нэгдүгээр эмнэлгийнхээ ирж бас туршлага судлаад явсан юм байна. Хараа. Монголд одоо ийм л болмоор байна шүү дээ. Одоо нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг бүх эмнэлгүүдийг энд төвшөнд авцармаар байна. Өнөөдөр эрүүл мэндийн асуудал 1 номер байдаг юм аа. Дарга нараа та нар гадаад явж туршлага судалж яах гэж худлаа шааж буудалтаа архитэ шоуж заваарч байгаа л ирдэг шүү дээ. Одоо бойл мэдөө. Тэр зардлаа танаад эрүүл мэндэд анхаар. Бас нэг эмнэлэгтэй гоочрос хамаагүй чанга харж болохгүй тийм ээ. Нэгдүгээр эмнэлгийн эмчнэр нь маад ирж сургагдаад Ирсэн юм байна те. Монголд очиод юу анхныхаа ажиллагааг хийхэд нь манайх гуурсан хоолын дурангийг хийхэд нь хамт байлаа. Тэгээд эмчнэр маань хамт хийгээд одоо юу нэгдүгээр эмнэлэг маань 2 дахь жилдээ гуурсан хоолын дуранг Монголд анх удаа Бид нар шууд 2 давхар яваад байгаа те. Тэгээ 2 дахь Шууд урсдаг шатар доошоо бох вариант байна. пакрын мөрөөгөө гэдэг байна. 이쪽으로 내려가시는 Тэртлөө шууд гараа авчиг нэ. Зөв. Тэгээ би гадаахыг харуулаад орчин зөв. Тэгээ энэ дотроо би ч одоо энд ирээд энд болсон хэд хонлоо. Эмнэлгээс одоо бол гарцсан явж байгаа. Лефтэн сууд шүлжэн. Энэ нөгөө нэг тэр юутай тал руу гарчих болох байх юм да. 여기가 저희 Гадаахыг нэг харуулаад төхөө. Одоо энэ шууд гараа авчиг. За би нөгөө хагалгаа хийлгээл ундуулахтаа орсон шүү дээ тийм ээ. Тэгээ босонгуудаа бас альва юм чи бас навтгаармт хэрэгтэй. Тэгэл орчуулагч хийсэн дүг заахыгаа зургийг сэргээс хагалгаа хийлгээл гарч ирэх бүт аваарай гэд хилцсэн байсан. Тэгээд нөгөө дээр чи нөгөө дүг ирж харчуулах хийсэн шүү дээ тийм. Тэгээ зураг авцсан байсан. Тэгээд тэрийг би пост оруулсан шүү дээ. Тэ. Тэр айгүй нэг хүнээр зураг мураг авахуллаа байрлаа шоудлаа гэд зарим нэгэн тороолоо тэгээд иж магадгүй байхгүй яах юм дөө. Шоудуудах юм байхгүй шүү дээ. Хагалгаа хийлгэсэн үнэн тийм биз дээ. Тэгээ одоо хагалгаа хийлгэж сайхан 90 сар бол болсон. Энэ эмнэлгээ сайхан харуулъя гэж байгаа шүү тий. Янз бүрийн тийм
одоо айгүй төлбөр мөнгөний төлөхгүй үнгүү лайвдаад ингэчлээ гэж янз бүрийн буруу ойлгох. Манайхан ч ургуулсан бодохдоо сайн шүү дээ. Ахын төлбөр мөнгөө өгсөн тийм ээ? Тийм манай төлбөр бүх юм. Тий, төлбөр мөнгөө боноор нөхцөн байгаа. Санаа зовлтгүй манайхаа. Би тийм үнгүү юм дург. За одоо энэ хараа энэ нэмэлэг нь ингээд энэ нэмэлгийг харуулъя. Одоо ийшээ буучин те. За Монголд ягаад нэг иймэрхүү ийм төвшин эрүүл мэндийн байгууллага хүргэмээр байна шүү дээ. Тийм ээ төлгөнөө. Тийм ээ. Монголын эрүүл мэндийн салбарыг ийм төвшөнд хүргэмээр байна. Энэ болохоор дарга нараа. зүгээр ирэх юм бол хэрглэж болдог тэр тэргүүд гэхгүй юу? За одоо ингээд төгслийн бэрхшээлтэй иргэд ирэх юм бол үүдэнд нь ингээд тэрэгэнцрүүд нь бэлэн байна. Тэгээд эмнэлгийн ажилтнууд нь түрэл гүйцэтгэх юм байлаа хараа. Ингээд. За ингээд хаалга маалга төхөд ирэхээр шууд тэр онгоон тэрэ хараа. Энэ хаалгаар нь гарчээ. Энэ хаагдана. За ингээд шууд автоматар ингэж онгоож хаагддаг. За ийм том эмнэлэг байна. За эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа хүмүүсийн нэшээр тэр Hyundai гээд хажуудлын хотелд бууж болно. Бас 5 одтой буудал. За энэ эмнэлэг нь энэ байна. Би гаднаас нь харууллаа те. Одоо энэ хараа энэ тэрэгэнцэртэй хүн ирэхэд гоё ингээд налуу сандал мандлаараа. Гэхдээ налуу ингээд бэлтцсэн. Хараа. Ерөөсө хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэрэгдтэй бүр ээлтэй ингээд зохицуулсан. За энэ том эмнэлэг байна. За энэ хараа энэ том эмнэлэгт ингээд эмчлүүллээ. Энд чинь цаатлаар бас гарна шүү дээ, тий. Тэр Hyundai гэдэг нөгөө ирсэн Hyundai-гийнх нь буудал тий. А энэ Hyundai-гийн эмнэлэг нь Hyundai Group гэдэг. Улсын их сургуулийн эмнэлэг гэдэг тэн дээр ингээд хаягн дээр нь байж байна. Тэгээ манайх болохоор одоо энэ юу зүүн татсан хөвгцэн эмнэлэг, хадрын хөвгцэн эмнэлэг, юу тархины мэдрэглийн хөвгцэн эмнэлэг гэдэг 3 том төв эмнэлэгтэй. Одоо энэ Hyundai Group-т ингээд Монгол ажилчид ус онгоцны үйлдвэр автомашины үйлдвэрт ажилладаг штэ. Тэднэрт эрүүл мэндийн даатгалаар нь бас энэ бас үнгүү эмчилж өгдөг тийм юу байдаг те. Яг эрүүл мэндийн даатгалаар нь солонгос иргэнштэй адилхан. Тий. Hyundai Group бол одоо ингээд гадны ажилчид байна уу, солонгос ажилчид байна уу ялгаагүй ингээд өвдөж авах юм бол энэ эмнэлэгтээ ингээд зориулаад бүр эмнэлэг бариад өгсөн боддоо. Hyundai гэл одоо том групп нь. За ёо. Тэгэд манай улс ахын доо эмнэлгийн салбарын одоо хоёулаа хүний нутагт өөрсдийнхөө бодит байдлыг яриад наалаад байх нь хайшаа чи. Бодит байдлаар манай эрүүл мэндийн салбарууд гоцрогдсон үнэн шүү дээ. Одоо эмчнэрийн байд цалин бага байгаа, совлогч нарын цалин бага байгаа, тоног төхөөрөмж тогтмог байдаг. Тийм биз дээ. Тэгээд дээрэс нь орчин одоо тий объект энэ төр хэцүү шүү дээ. Яг би тэрийг харьцуулчлаа гэж байна шүү. Тийм биз дээ. хангамж жоох муу байдаг. Тэг хангамж энэ төр муу байдаг. Тэгээд эндээс ингээд Монголоос эмчнэр очиж ингээд Солонгосоос ингээд юу яадаг юм бэ? Монголд бас сургалт энэ төр хийгээд хамтын ажиллагааны хүрээнд тоног төхөөрөмж энэ төр бэлгэлдэв юм те. Тийм манайхаас ингээд манад ирж эмчнэр нь сураад нөгөө эмчнэр маань одоо шинэ эмс ажилбараа сурангуудаа Монголд очиод анхныхаа эмс ажилбарыг хийхэд манайхаас эмчнэр очиод хамт хийж өгдөг. Тий. Тэгээ би энэгээр юу ярих гэж байна? Ингээд бүр ингээд одоо эргэтэн шилжүүлэх барих юм нарийн хагалгааг ингээд Солонгосоос ингээд том эмнэлгээс эмчнэр очихоор манайх яадаг гэ. Одоо жишээ нь хил гайл дээрээс орохтол одоо боддоо гутлын тайлбар авчих. Солонгосоор гарахад гутлын тайлбаргүй те. Үүдэн дээр гутал тайлбарна. За би энийг очиод Монгод очиод тусдан жижигтэй лайвдна. Би сая наашаа ирэхэд бол нөгөө нисгтэр гутал тайлж байгаа байхгүй ахын. Тэгээ би юу гэж бодсон хэр зэрэг хөөх юм Монголд ирж байгаа жуулчдыг ингээд нэг шоронгийн хориг шиг гутлын тайлуулаад нэг одоо те хүмүүсийн одоо хөл гэдэг чи юу вэ ойлгомжтой ч цэвэртэй цэвэргүй олон хүмүүс гарч байгаа байхгүй тийм ээ. Тэр жоох эвгүй сэтгэл төрүүлж ийлээ. Жишээ нь энүүгээр би тусдан лайвд ингээд айл болохоор хүнд хүндэтгэлтэй гоё харьцчиж бид нар дараагийнхаа эрүүл мэндийн салбарт боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлэх мөн үү? Тийм биз? Өөд одоо аливаа эмч ухтах үйлчлэгээнээс үе таалганаас ялгдсан шүү дээ биз дээ. За энэ тал дээр би тусдан очиж байгаа лайвын эмнэлгийн гадаа одоо ойрлоод явах маш дараагүй ихгүй болохгүй байна. Тэгэд энэ чанаас ингээд
ингээд мэрэгжил дээшлүүлэх гээд төрөх юм монголчууд Монгол эмчнэрт бас одоо энэ өндөр түвшинд гарсан ноу хау технологи хуваалцах гээд эмчнэр очтдгийн байна. Тэгээд одоо тэр болгонд одоо Монголын засгийн газар эрүүл мэндийн яам энэ төр аль болохоор хүндэтгэлтэй сайхан харьцаж өшөө илүү нь харилцаагаа өргөжүүлэх тал дээр бол би анхаармаар байна гэж бодож байгаа. Өшөө ахиухан эмчнэр авчимаар байна. Мөн үү? Тийм. Эмчнэрийн нөгөө нэг зөвшөөрөл бас одоо бид нар эндээс эмчнэрээ явуулахын тулд зөвшөөрөл авдаг. Тэгээд тэн дээрээс манайхан маш их хугацаа ингээд ордог. Тэгээ өөргөө одоо энд ажиллаж байгаа ингээд Монгол охтууд ингээд орчуулагч хийгээд энэ эрүүл мэндийн салбарт Монголдо одоо эмчнэр аваачаад аль болохоор шинэ төвшөнд гаргах чигээд харилцаа холбоо хийгээл бусад дэмжихээр Монголын хүн суртал бас дийлдэггүй байх шүү. Анхаараа шүү. За яа. За энэ минийг бас ярьчих. Манайд одоо эмчнэр ирж сурлаа гэхэд ер нь бол 7 хоног биш 2 сар ирдэг. Тэгээ 2 сараар ирэхдээ одоо ганцхан эмчийг ингээд авч сургаад байгаа ш хамтдан сувлагчтай авчирдаг. Ингээд эсвэл одоо 2 эмчийн сувлагчтай техникчтэй ингээд дөрөөр нь багаар нь авчирч сургаад тэр баг дөрүүлээ очиод хагалгаа хийх боломжтой болж байгаа. Тэнгүүд одоо манай дээр 2 дугаар эмнэлгийн зүрх судасны эмнэлгийн баг нь ирээд маань сурцсан. Тэд нар одоо өөрсдөө шинэ ажилбараа эхлэхийн тулд манайхс одоо 1 сарын 28-нд яг 4 эмчтэй 2 эмч, 1 техникч, 1 сувлагчтай ингээд 4 одоо ийм баг явах гэж байгаа. Тийм болохоор одоо 1 сарын 28-наас 2 сарын 1-ний хооронд ингээд 2 дугаар эмнэлэг дээр тэр шинэ одоо зүрхний эмнэлэг ажилбарыг одоо зааж өгч сурах эхлүүлж байгаа гэсэн. Одоо тэгээд Монголд одоо зүрхний хийгдэж байгаагүй шин тийм одоо эргэжин шилжүүлэх хаалгаа их гэсэн үг. Зүг үү? Зүрхний судасны Зүрхний судасны зүг. Бас тийм нарийн ажилбар хийх гэж байгаа юм байна. Энэ мэтлэнгээр өөрхий ингээд энэ өндөр түвшинд эрүүл мэндийн салбар нь хөгжсөн улс орноос Монгол руу бас очиж ингэж анхаарал хандуулж байгаа байх шүү. Энэ дээр манай одоо тэр дундаа Монголын төр засгийн газар анхаарал хандуулж эрүүл мэндийн салбарыг энэ түвшинд авцармаар байна гэсэн утгаар анхны лайвыг хийж байгаа шүү. Зөв байх нь доо. Тий. Тэгээ манайх харин 23 онд нэг тэгээ би сая гуугаад дүлгөөнийг гуугаад менежерийг гуугаад нэг лайв хийжүүл болох уу гэсэн чи болно л гэж байна л та. Тэгэхгүй бол ингээ хүний ингээд эмнэлэг дотор гадны үн лайвыг явж иж болдгийг болов гүн болов гэж бодсон чи ашгүй энэ менежер цуг явж байгаа учраас гайгүй байна тийм ээ. тийм менежер. Тэгээ лайвыг боломжоор олгосон менежертэй баярлалаа. Тий. Тий. Тэгээд одоо намайг бас одоо ингээд хагалгаанаас гарч ирэхэд наркозноос гаран гартал одоо ингээд анхаарал хандуулж эмнэлгээс гаран гартал одоо миний төлөө байсан танд бас их баярлалаа. 제가 병원에 있는 동안 입원하는 동안에 수술에서 나올 동안 계속 챙겨주셔서 감사합니다. За тэгээд дүлгөөнд дүүдээ бас баярлалаа. Тэгээд бид нар чи хамгийн гол нь ингээд өвчтөнөө ирэхэд байж та ингээд онгоц яашрах тооч. Ингээд досоод авч байгаа онгоцноос би чинь энд ирээд юу яасан ч ирчээд 2 удаа ир шинжилгээ өгсөн тийм. Долоон тагалгаанд орохын тулд хоёуланд онгоцоор ихэд онгоцны буудлаас намайг нэг удаад нь менежер нэг удаад манай дүлгөөнд тосч авсан. Жишээ нь. Тэгээ метроноос ирэхэд ингээд тосч аваад ингээд сайхан өвчтнийхөө төлөө ийм үйлчлдэг юм байна. Тэр үйлчлэгээний салбар гэж ийм л байдаг юм байна гэдгийг би бас давхар уламжилчаа. Хоёртоо маш их баярлалаа. Тэгээ энэ эмнэлгүүд мэдээж өндөр түвшний 3 дугаар шатлын эмнэлэг гэсэн үү? Тийм. 3 дугаар шатны гэдэг чинь нэлээ өндөр түвшний эмнэлэг. их сургуулийн эмнэлэг. 3 дугаар шатлын их сургуульд бас нөгөө яг мэрэгжлийнхаа зүгээс үл их сургуульдаа ингээд юугаа харьяалагддаг. Энэ хөрөнгө нь бол Hyundai Group-ээс санхүүжээд ингээд хөрөнгө оруулалт хийгдэж явдаг юм зөв үү? Тийм тийм. За ингээд тийм байна. За энэ эмнэлгийн талаар ингээд сайхан лайв хийлээ. Тэгээд анхны лайв ямар ч байсан ингээд хагалгаа хийлгсэн учраас биш та манайхаа. Одоо ойр лайв хийж чадахгүйсэн ийм учиртай байсан шүү. Баримт нотлохотой ингээд лайв хийгээд харуулж байна шүү. Тий. Би ер нь удсан бол бас тэр миний өвчин удаашрах байсан те. Тий харин ч өстой боломжтой үед ирээд тэр гэмтэл яаралтай ингээд Монголд болохоор намайг ингэдсэн байхгүй юу. Ингээд тархины зураг авах бол зүг зүгээр гэж гараад идэг. Энд ирэхээр зэрэг та гэмтэл авсан байна. Наатаа ингээд гял саглуулад над гэмтлийн зэрэгээс үүссэн юуг авахгүй болохгүй гэх тэгээд тархины агалгаа хийсэн шүү дээ тийм ээ. Тий ингээд одоо яг уу альва нэг гэмтэл чи хилж ирэхгүй хийж ирэхий. Гадны халдлага тийм ээ. За тэгээд мөн одоо өвчин бол ойлгомжтой шүү дээ бүгд мэдж байгаа тийм ээ. За тэгээ би эмчлүүлээд ингээ явж байна. Удахгүй их орондоо очиноо. Гэхдээ маргааш нэг өдрөөс лайв асаагаад улс төрийн лайв мав янз янзын юмнуудаа ярья. Ойрд намайг яриаггүй алга болчлоо гэдэг. Та энэ чи зөвлөгч менежер хэл намайг би Монголд ингээд лайв хийдэг хүн байгаамаа гэж. 몽골에서 라이브를 하는 인플루언서라고.
Одоо 인플루언서 гэдэг. 비어서 믿고 막 영광입니다. Одоо баг инфлюенсер солонгосын нэг инфлюенсер ингээд олон дагчтай хүмүүс байдаг штэ. Солонгосч фэйсбુક байгаа штэ. байгаа. Тийм хүн байгаамаа гэж. 인스타그램인데 Тийм фэйсбુકийн. 그래서 Тий. 팔로워스 많이 Ямар лайвыг шалтгаалаад сонирхолтой лайвыг намайг 3 сая хүмүүс үзчихдэг нэг өдрийн дотор. 그 재미있는 라이브를 하게 되면 하루에 네. 300만 원이 올라가고 Тий. 영광이네요. Одоо солонгосч одоо хэд гişнээс игвам тавьдаг? 한국 지금 인구가 몇 명이시죠? 천만 되지 않을까요? 작은 사이 하시죠 제가 Тэгээ солонгосын 60 сая хүнийг те нэг өдөрт лайв хийгээд үзүүлнэ гэдэг бол бас хэцүү юу? 그 6천만 원에 제가 한꺼번에 라이브를 감당하면 좀 어렵잖아요. Би одоо улсынхаа бүх хүнд тэгээд үзүүлчихдэг л ядгаагүй те. Монголын 3 сая хүн үзүүлчихдэг байхгүй юу? Тий. Тэгэхээр солонгосын одоо 60 сая хүнд лайв хийгээд харуулцдаг шиг би тийм харуулах тийм лайв хийх. Тий. Яг нь ер нь бол ингээд тийм нэг ийм гоё энэ зөв хөгжилтэй орны хөгжил, ийм орон шиг, ийм эмнэлэг шиг, энэ улс шиг хөгжихээс ингээд хөгжихийн тулд бас нэг болж итгэхгүй дарга нар авилгал авдаг дарга нар солонгос байдаг шүү дээ. Тэ? Тэр дарга нарыг шүүмжил лайв хийдэг юм аа. 제가 정치적인 라이브를 아, 하고 네. 있는데 네. Солонгос одоо ерөнхийлөгчийн авилга авсан эхнэрийг барьж аваад шоронд хийсэн шүү дээ, тийм ээ? Тэгээ би авилгалч нарыг яг тэрэн шиг шоронд хийгээч. Ерөнхийлөгчөө бас одоо ингээд шоронд хийсэн байгаа шүү дээ, мөн үү? Дарга нараа тийм биз дээ. Тийм улс төрийн сэдвээр лайв хийдэг. 지금 한국 대통령은 Улс төрийн сэдвээр лайв хийдэг байхгүй. Тэгээ яг энэ менежерт хэлж байгаа шүү. 저는 그렇게 하라고 지금 Тэгээ хүмүүс намайг одоо ингээд улс төрийн чиглэлээр юм шүүмжил лайв хийдэг хүн чи одоо ингээд эмнэлэг лайвтай явчихаар бас гайхаж магадгүй. 이제 정치적인 라이브를 하는 사람인데 지금 매월 라이브를 하니까 한국 사람들이 좀 그럴 수도 있겠네요. 네. 놀랄 수도 있을 것 네, 같아요. 몽골 의료 발전하도록 저 노력하겠습니다. 우리 몽골의 이웃 민들 살벌 국친 교섭이 희재하시다. 열심히 연수도 하고. За баярлалаа. 약속 Тэгээ одоо энэ менежер манай дүлгөө хоёрууд ямар ч байсан энэ эмнэлэгт ирж байгаа Монгол эмчнэрийг угтаж аваад тэгээ нарийн мэрэгжлийн хагалгаа сургалтанд нь суулгаад тэгээд энд байгаа энэ энтхийн өндөр зэрэглэлийн эмчнэрийг Монголд аваач туршлага судлуулахад асар том гүүр болдог хоёр хүн байна шүү. Хоёртоо баярлалаа гэж хэлье. За тэгээ Монголоос мөн бас ингээд өвдөж зовсон иргэд ирвэл хоёр маань угтаж аваад ингээд үйлчлээд бас болно үстэй. Үйлчлэх. Тэгээ би холбоо барих хуц үсгийн доор комментэн дээр биччихье тийм ээ. Ахын нөгөө дугаар мондор чи фэйсбુક гэж харуулж болох уу? Хэрэггүй. Чи харуул та. За ингээд энэ имлэгт ирж үзүүлж харуулахаар болвол байна шүү дээ. Манай энэ дүлгön дүүгийн энэ хараа энэ фэйсбુક юм байна шүү. Дөөхө дүлгön гэдэг энэ фэйсбүүкээр нь холбогдоорой. Тэ за ёо. Тэгээд энийг сайн дагаад мөн үү? Надаас одоо би энэ имлэгийн талаар юм мэдэхгүй шүү дээ. Одоо гол нь эн чи болно хямдхан тэгээд Сеулээс одоо Сеулд чи нэг ачаал ихтэй байдаг энэ захын имлэг нь мөртлөө Сеулээс ялгаагүй баг тэрнээс илүү тийм шатлалын имлэг шүү. 지금 아산 임식 많아 거의 아산 임식. 현대 그룹. Аа, Hyundai Group. 아산 임식 부신도 얘랑 부신. Аа, зөв. За тэгээд ахыгаа доор уцныгаа дугаарыг тавьчихарай заяа. Хүмүүс ингээд надаас асууж магадгүй. Тэгэхээр чи 50-гууд ахын тэр чи пин пост болгочихзаа. Ах нь өөрөө эсвэл энэ доор оруулаад пин пост болгочихзаа. За би дүлгөөнийхөө уцны дугаарыг энэ менежер хоёрыг тавьчих. Та нар маань энэ нэмлэгт ирж үйлчлүүлэхээр болох юм бол шинжилгээ онцлогоо хийхээр болвол холбогдноос тийм ээ. За юм байна. маш их баярлалаа. Тэгээд ямар ч байсан энэ лайв хийж өглөөгээд мөнгөнийхээс ямар нэгэн төлбөрийн хөнгөлөлт ч юм уу тийм зүйл ямар ч байхгүй гэдгийг би явсан баталгаад байгаа хэлмээрээ. Тэгээд бас манай эмнэлгийг оруулж ирсэн баярлалаа. За баярлалаа та баярлалаа. За ингээд анхныхаа лайвыг ингээд Солонгосын Бусан гэдэг одоо хоёр дахь том гот байдیں۔ Тэрний хажууд байдаг Улсан гэдэг эмнэлэгээс хийж байна. Анхныхаа лайвыг эрүүл мэндийн лайваар эхэлж байна. Тэгээд би энэ лайвыг Монголын эмнэлэг энд өвчнөд хүрээсэ. Монгол хүн өвдөхөд ингээд идэгдэг байгаасаа идэхгүй өвчин гэж байхгүй мөн үү? Эх орондоо ийм эмнэлэгтэй болоосаа гэсэн утгаар энэ лайвыг харьцуулж хийж байгаамаа. Тэгээ энэ бол одоо ингээд Солонгосын газар нутгийн 70% нь уулархаг. Одоо энэ жишээ нэг жоохон хазгаад уулан дээр шүү дээ. Тэд доороос өгчирж байгаа сте. Зам харилцааг ийм өксүр энэ уулан дээр шахуу газрыг ингэж гоё тогтчуулаад мөн үү.
За тэгээд түргэний тэрэг нь энд зогсоод түргэний тэргээсээ ингээд тэрэгэн цэртэй хүн төрөө явах тэр зам ам нь ийм налууд ашуу бүгдийг гоё тогтчлтыг хийцсэн хараа. Одоо ингээд энэ хараа тусгаарлах юу нэрзээ манайх бол яадгүй. Энэний оронд ийм төмөр турба газ шаачдаг. Тэгээ хүн бүдэрж унахад шууд тархи авах гэдэг шүү дээ явгууны зам дээр. Тэгэхэд ийм юмар хийцсэн байт юм шүү хараа. Ийм зүйл энэ дээр хүн бүдэрж унахад толгой тархи хагарна гэсэн ойлголт байхгүй. Ингээд ийм аюулгүй байдал талын хүртэл ингээд хаа газар ниймдээ одоо бид харуулж үзүүлэх юм зөндөл байна л да. Орох уу? За одоо энд би одоо өдрийнхөө хоолыг идэнэ. За ингэсгээд энэ чанаас одоо байрлаж байгаа буудлын руугаа буюу Сеулд байрлаад байгаамаа. Би Сеулээс ирээд байгаа. Сеул энэ улсын хоёрын хооронд байна шүү дээ манайхаа. 350 км. Би өглөө Сеулээс гараад хурдан галт тэргийн цуухад 2 цаг давхиад ирж байгаа. 8 цагаас би энэ хурдны метронд KTX гээд хурдан галт тэргийн суусан. 10 цагт намайг дүлгөөнд тосоод авч байгаа. Одоо би им тангаа авчаад, имээ авчаад, уух нөгөө имчилгээнийхээ энэ материалыг авчаад дахиад Сеул рүү би 16 цагт KTX суун. 16 цагт суугаад 18 цагт очино. Зам харилцаа ярих юм байхгүй тасархаа. Тэртээ тэргүй одоо манайхан мэдж байгаа штэ. Тэгээд Солонгост бол манайхан зөндөө хүн баг тэ ирж үзээгүй хүн байхгүй хин ч баг хаашаа. Тэгээд Солонгосын хөгжлийг тэгтээ бас ирж үзээгүй хүмүүстэй харуулъя. Тэгээд бас нүмэн яагаад гэвэл энэ дарга нарыг гадаад явуулж туршлага судлуулж байгаа нэртэй мөнгийг хэмнэх гээд байгаа. Ингэж хөгжсөн байх гэдгийг мань яваад үнгүү лайваараа харуулдаг гэж байгаа. Тэр утгаараа одоо энэ чанаас нэг хэд хэдэн лайв хийнэ заа юу. Тэгтээ дандаа ингэж хөгжмөр байна. Мөн үү? Солонгост ийм байдгийн байна. Хөөе хөлдөө дарга нараа энийг ингэж нутагшуулаа, ингэж хий гэдэг юм одоо харуулдаг гэж бодож байна. За юу. Зам харилцаа тасархаа ярих юм биш. Угаасаа Солонгост ажил амьдардаг Солонгост ирсэн бүх хүмүүс хараад мэл гайхдаг. Тэгээ гайхлаа гэдээ яах вэ? Нөгөө хараад хазахын заяа байх юм биш гэдэг шиг л болж байгаа шүү дээ нөгөө хэлэхэд. Тэгж л атаархч амьдрдаг штэ манайх бол. За юм байна. Ингээ анхны лайваа ингээд эрүүл мэндийн чиглэлээр өндөрлөлөө. Ингээд би чи сая хэд хоног ингээд маарлаар ороочсон байсан бохоггүй юу? Толгоогоо. Ингээд энэ үсийг ингээд гусаа хийцэн бол энэс хойш ингээд гусаад ингээ хойгуур ингэж гусаад хагалгаа хийсэн учраас ойр лайв хийж чадахгүйсэн манайхаа. Тэгээ сайхан эрүүл сар бол болоо явж байгаа та баяртай байна. Алтан гартай эмчнэр совилагч эмнэлгийн албаа агчтай баярлалаа. Тэгээ нэгэн цэнхэр гарагт амьдарч байгаа өөр орны улсууч гэсэн одоо нэг цэнхэр гарагт амьдарч байгаа бас энэ адилхан хүн шигтэй тийм биз дээ. Тэгээ хүний төлөө явсан эмчнэр эмнэлгийн ажилчтай баярлалаа. За тэгээд 26 оны анхны лайваа тэгээд хамаагүй бас орилж чанга ярьж чадахгүй байна. Тэгээд орилоо чанга ярих сэдв бол Монгол зөндөөл байна та. Ийм эмнэлэгтэй болмоор байна гэж орилоход бол орилмоор л байна. Нөгөө хагалгаа хийлгч учраас нөгөө оё моё авахуулаагүй байгаа учраас биш шүү дээ. Бас хамаагүй чанга орилж цусны даралт маралтаа хэсгэж болдгүй юм гинэ. За хараа. Ийм сайхан эмнэлэгтэй болмоор байна. Одоо болдог бол одоо манайхан ийм эмнэлгийг биш шүү дээ. Улаанбаатар хотын дүүрэг болгонд 21 аймаг болгонд нэг ийм эмнэлэг барих мөнгөөр дарга нар гадаадаар зугаалсан гэж бод. Авилгал дарга нар идсэн гэж бод заа ёо. Энэ эмнэлэг дотор байхгүй юм байхгүй. Эргэтэн шилжүүлэн илэг солино те зүрхний одоо бүх төрлийн хүн тагалгааг хийн. Ерөөсөө хийхгүй юм байхгүй энэ ийм мундаг эмнэлэг заа ёо. Энэ цаашаа бол амар том. Би нөгөө талд нь гараад ирсэн байна заа ёо. Ингээд цааталтаа эн чинь ингээд явж өгөн цаашаа. Манай дарга нар бол 30 жилийн хугацаанд хэдэн ийм эмнэлэг барих мөнгө идээд ууцсан штэ дуракууд яг нэг нөгөө хэлэхэд за ёо. За одоо дарга нараа, сайд нараа та нар гадаадаар зугаалж мөнгө өрөх шаардлагагүй. Би та нарт туршлага судалж байгаа гэдээ энийг ингээ харуулад өгье. Тэнэг мангар малж гисэн ойлгоод ийм болохын төлөө хүн гिचээдэг үстэй. Тэгвэл ийм Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарыг ийм болгохын төлөө гадаадаар зугаалж илүү зардал гаргахгүй, авилгал авахгүй, илүү дутуу юмд мөнгө өрөхгүй, ширээ сандал, офсын зардал мардал гэж тансаглын ийм солиорохгүйгээр ийм эмнэлэгтэй эрүүл мэндийн асуудлаа зэгцэл ойлгосноо нөхөр дарга нараа. За түр баяртай. Энэ сайхан эмнэлгээс ингээд Монгол улс маань 21 аймаг тийм ээ Улаанбаатар хотны дүүрэг болго ийм эмнэлэгтэй байхыг ерөөл дэвшүүлж энэ лайв өндөрлөе. За баяртай.